Баярлалаа гэж бодож хөдлөөс яг маш үнэтэй гэж хэлж болно. За яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр бол таавхан сайн санаж байгаа. Үндэсний төв гэж байдаг. Тэндээс бол 3 хүний бүрэлдэхүүнтэй 20 гаруй эмчнэрийн дүгнэлтээр гарсан зүйл дээр 2 нутагтай хариу өгсөн. Энэ хариугаас болоод прокурорын байгууллагын зүгээс 20 гаруй хүмүүсийн асууж дахиж юу гэдгийг дүгнэлтийг гаргая гэж ярьж байсан. Тэгээд өнөөдөр би прокурортой очиж уулзахад одоогийн байдлаар 12-ыг асууж байна. Цаашаа 8-ыг асууна. 8-нд эх 7 хоногийн дундуур болсны дараа дахиад шүүх шинжилгээний үндэсний төв оруулна гэж. Гэтэл үүндээ энэ хооронд юу гэвэл хүний амь нас эрүүл мэндийн асуудал яригдж байгаа учраас Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд бол эрүүл мэндийн зүгээс нь бодоод уучлал үзүүлсэн болов уу гэж. Бидний хувьд бол дахиад хэлье. Бидний хувьд бол хизээч уучлах гэж царай алдахгүй гэж хэлжсэнийг та нар санаж байгаа. Яагаад ийм байгаа вэ гэвэл бид нар бол улс төрийн хэлмэглэл гэж үзчихсэн, хойшиж үдсээр авах болно. Улс төрийн хэлмэглэлээр бид нар тохирдгоо. Улс төрийн хэлмэглэлийг зогсоох үүрэг нь ардчилсан нам дээр байна. Бид нар ямар ч зүйлийг тохироогүй. Тохирно гэж ярьж байгаа зүйл байгаа бол би ярьж ирсэн бол хүнд ярьж ирсэн нотлоход хэлэх хэрэгтэй. Бидний хувьд юу гэж үзэж байгааг бол Монгол улсын өнөөдөр ерөнхийлөгч болж байгаа хүн бол тэр чимээ ардчилсан ерөнхийлөгч өөрийгөө хэрвээ нэрлэж байгаа бол хүний эрхийг нэгдүгээр тавих хэрэгтэй. Ялангуяа хүний амийг нэгдүгээр тавих хэрэгтэй. Улс төрөө бол 2, 3 магадгүй 10 дугаарт нь тавих хэрэгтэй гэж хэлж байгаа. Уучлал хүлээж авахгүй тухай биш. Бид нар хүний амиа нэгсэндээ би түрүүлж шít. Юунд хамгийн их баяртай байгааг бол хүний амь аврагдах алтан боломж нэгдлээ гэж үзэж байна. Цаг үеэр ямар бодлоо? Би дахиад хэлээ шүү дээ. Хуулийн байгууллага уулна тийм ээ. Монгол улсын урдаа барьдаг эмчнэрийн дүгнэлт тэр дундаа урдаа барьдаг тийм ээ. Мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг ингэж хүн суртал гаргаагүй байсан бол өнөөдөр энэ бол эрүүл мэндийн асуудлаар шийдэгдэх ёстой байсан. Харамсалтай нь өнөөдөр хуулийн байгууллага ямар хүнд сурталтай аимшигтай байгааг хэлэхэд хэцүү байна. Өөр хичнээн мянган хүн өнөөдөр тийм ээ бас ингэж хуулийн байгууллагын хүнд сурталын золиос болж байгаа гэж бодох нь өөр аимшигтай. Дахиад хэлье, Монгол улсын ерөнхийлөгч болсон хүний 2 зүйлээр буруутгасан байдаг. Нэг нь байсан үнийг штэ. Нэгдүгürt нь бол газрын асуудал гэж байгаа. Газар үнгүүдүүлж авсаж газрын гэрчлэгээр хотын нийтлийн хотын захирагчийн нэр дээр байхад газар үнгүүдүүлж авсан гэж ярьж байгаа өөр утгагүй. Хоёрдугаарх нь бол өргөө бас хувьдаа завьсан гэж. Өргөө чинь нийслэлийн тийм ээ өмчийн газартай юу гэдгийг гэрээтэй ингэж байж исэн хөрөнгө оруулагчлал байсан. Гэхдээ энийг бол инквайр гэдэг хүн хийгээгүй штэ. Тийм учраас улсыг өнөөдөр тийм ээ ичнээгээр ялалсан тохиолдлыг та нар мэдж байгаа. Яагаад гэх юм бол байхгүй хүний өмнөөс ял өгчөхөд тэр хүндээ дахиж тийм ээ яаж ялах уу барих уу гэж та нар гайхаж байгаа. Жишээлбэл бэлэгт идэх хүнийг бол би жишээд авч болно. Яагаад бэлэгтийн хувьд гэж хэлэхээр гэвэл бэлэгт бол тийм ээ бэлэгтийн хувьд бол хэрэгсгүй болоод гарч явсан хавг нь баахан ус төржээд нөгөө хүн өөрөө ирсэн. Тэгээ ирээд 90 нь даал гарсан хүнийг ганц удагт хийж ягаал тэгэл байж байгаа юм л зүйл байна шүү дээ. Би та нарт хэлээд байна. Инквайр гэдэг хүнийг судлах тухай биш. Энд чинь эрүүл мэндийн тухай ярьж штэ. За ингээд дуусгах гоо.